Өнөөдрийн хичээл бол банкны данс нэх үед хэрэг болох англи хэлхүүд. Банк руу ороод хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ? I would like to open a bank account. Би банкны данс нийлгмээр байна гэсэн үг. Данс нэх үед хоёр төрлийн дансны сонголт гарч ирдэг. Checking account гэдэг нь өдөр тутам ашиглах харилцах данс юм. Харин savings account гэдэг нь мөнгөө өсгөх зориулалттай хадгаламжийн данс байдаг. Тэгвэл данс нийлэхийн тулд ямар бичиг баримт хэрэгтэйг ингэж асууна. What do I need to open an account? Энэ үед банкны ажилтан ихэвчлэн таны иргэний үнэмлэх болон оршин суугаа хаягийн баталгааг шаарддаг. Зарим банкны данс дотроо байнга тодорхой хэмжээний мөнгөтэй байхыг шаарддаг. Үүнийг асухдаа Is there a minimum balance requirement гэж асууна. Minimum balance гэдэг нь доод үлдэгдэл гэсэн үг юм. Данс хөтлсөний хураамж байгаа эсхийг мэдэх нь маш чухал байдаг шүү. Are there any monthly maintenance fees? Энд байгаа maintenance fee гэдэг нь үйлчилгээний хураамж гэсэн утгатай. Орчин үед бүх зүйл гар утсан дээрээс хийгддэг болсон. Онлайн банкаа хэрхэн идэвхжүүлэхийг асуухдаа How do you set up online banking гэж хэлнэ. Дансаа амжилттай нийлгэсний дараа карт хязээ гарахыг ингэж асуугаарай. When will I receive my debit card? Гадаадад карт ихэвчлэн ажлын 3-аас 5 хоног чуудангаар ирдэг байна. Бүх зүйлийг хийгээд дууссан бол банкны ажилтнанд талархснаа илэрхийлээд гараарай. Thank you for your help. Баяртай.